Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Гадуур болж байдаг санхүү хүүхдүүд хуршгээд юм бүхэн санаа зовхоо болох хэрэгтэй. Чи юуны дотор явж байна вэ? Христ миний дотор. Христийг үхлээс амьлуулсан хүч чадал миний дотор оршин байна. Надад хүчийг өгөгч Христийн дотор би бүхнийг хийж чадна. Өчигдөр оройноос эхлээд би суу, босоо зогс, алах, яв, гүү гэсэн цоврал дээр ажиллаж байна. Суу. Бурхны амралтанд ор. Зогс. Ялал цөмлөлтийг хүлээж байх хооронд итгэл дотор хүчтэй бай. Дайсны эсрэг хүчтэйгээр босон зогсоорой. Учир нь тэр чамайг үзэн яддаг бөгөөд амьдралынхаа бүхий л талбарт ахиц дэвшилттэй байхыг чинь муу нэгэн хизээж хүсдэггүй. Тийм ээ. Бурхантай хамт алхаарай. Дэлхийгээс гарч эндээс сүмээс сурсан зүйлс дотроо алхаарай. Сүмд явж хаад гарахаараа тэнд хизээж очиж байгаагүй мэт үйлдэхгүй байх нь их чухал. Нэгэн гайхалтай ишлэлд бид бол Христийн элчин сайд нар юмаа гэж хэлсэн байдаг. Библийн тайлбарт бичсэнд би илүү дуртай. Бид бол Бурхны талаас түүний төлөөлөгчд юмаа гэж хэлж байна. Энийг бодоод үзээрэй. Та бол Бурхны хувийн төлөөлөгч. Тэгээд цааш нь Бурхан танаар дамжин энэ дэлхийд мэдээ түгээж шүүлт хийхээр ирж байна гэжээ. Ямар их хариуцлага, давуу эрх, нэр төрийн хэрэгвэ. Тэгэхээр бид бүхний хамгийн том ажил бол бид дахин төрснийхөө дараа Библиэд хэлснээр бидний амьдралд чиглэл өгч байгаа Бурхны хүслийг мэдэж сурах билээ. Тэгээд дэлхийд гараад тэнд амьдрна. Зүгээр л хүзүүндээ загалмай зүүчгээд энд тэндээ урай наалт наачхаад ийм зүйл хийх нь хангалтгүй. Бид дэлхий рүү гарч тэнд алхах ёстой. Тэгэхээр өнөөдөр бид Бурхантай хамт алхах талаар ярих болно. Тодорхой хэлбэл Бурхантай хамт хэрхэн алхах талаар бөгөөд энэ нь бид Бурхны амралтад үлдэж болох цорын ганц арга зам юм. Бурхны амралт гэж чухал зүйл болохыг та нар ухаарч байгаа үгүйг би мэдэхгүй байна. Гэхдээ би чамайг цөхөрч гонсойсон Христийн итгэгч байсан гэж хэлж чадах байна. Би бол өдөр хоногудаа таалан сойрхдог. Амар амгалан нэгэн байсан. Тэгээд ямар ч цөхрөл түгшүүртэй хүнд үед амар амгалан авна. Та нар өнөөдөр энд орж ирэхдээ цөхөрсөн байдалтай байж болох юм. Маш их хичээж хийсээр ирсэн. Гэхдээ хийх бүртээ ялагдаж балраад байсан байж болно. Өнөөдрийн энэ үг бол чам зориулагдсан шүү гэж хэлмээр байна. Чи гэр бүлдээ өсвөр насны хүүхэдтэй ялагдаж санхүүгээр цөхөрсөн байж магадгүй. Гэхдээ Бурхан биднийг цөхрөлд дуудаагүй. Тэр биднийг өөрийн амралтанд оруулахаар дууддаг. Бурханы амралтанд зогсож чадах цорын ганц арга бол энэ зүйлийг дотроо эзэмших талаар би ярьж байгаа юм. Миний эргэн тойронд ямар шуурга болж байгаагаас үл хамааран бид дотроо амар амгалан байвал амьдралыг таашаан хүлээж авах болно. Энэ амралтыг өөртөө авч үлдэх цорын ганц арга бол зүгээр л Бурханд итгэх юм. Библиэд Мар Марта хоёр Есүс дээр Лазар ахыгаа үхсэн гэдгийг хэлж ирэх үед туслахаар явхаасаа өмнө тэрээр Лазарыг өвчтөйг мэдэж байсан ч дахин 2 өдөр хүлээдэг. Тэр Мар Марта нарт хайртай байсан тул дахин 2 хоног хүлээлээ гэдэг. Бурхан бидэнд үнэхээр их хайртай тул тэрээр заримдаа бидний салахыг хүсэж байгаа зүйлийг биднээс холдуулалгүй. Бидний асуудал ялал цөмлөлтөөр шийдэгдэх хүртэл тийм байлгахаар тэр хүсдэг. Эцэст нь бид маш их талархах болно. Амен. Тэгээд тэр та нар зөвхөн итгэвэл Бурханы алдрыг харна гэж би хэлээгүй гэж үү гэдэг. Итгэгчид юу хийх ёстой вэ? Итгэхээрэй.
Бид харахгүй зүйлдээ итгэдэг. Энэ бол итгэл юм. Итгэл бол найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Чи нэг л харчих юм бол чамд дахин итгэх хэрэггүй. Ямар нэгэн нөхцөлд орохоос ч өмнө чиний зүрх сэтгэлд байгаа тэр нь итгэл гэсэн үг. Чи үнэхээр Бурханд итгэж найдаж л байвал үнэндээ сайн юм. Одоо хуучин гэрээний хуйлдаар бол цөлд байхдаа Бурханы амралтанд орох боломж гарсан. Гэхдээ маш цөөхөн, бараг л нэгэн ч орж чадаагүй. Библи тэднийг итгэлгүйгээс ийм байдалд хүрсэн гэдэг. Тэгэхээр үлдгэсэд байгаа гэж Еврей 4-р бүлэгт хэлсэн. Хэрвээ чи Бурханы амралтанд орох ивэлийг өнөөдрийг хүртэл авч байгаагүй бол яг одоо өнөөдөр энэ амралт чамд боломжтой хിവэрэ байна. Өнөөдөр энд цөхөрч орж ирсэн хүмүүсээ та нар Бурханы амралтанд ороод эндээс гарах нь байна. Өнөөдөр миний хуваалцахыг хүсэж байгаа зүйл бол сүнсний хүчээр ойлгвол чи цөхөрсөн амьдралаар амьдрах шаардлагагүй. Тэр газар очих болно. Бид цөхөрсөн үедээ бухимдалд автдаг. Гэхдээ би чамд юу гэж хэлнэ гэж чи энгийн нэг шийдвэрийг аль болох хурдан гаргаад л Бурханы амралтанд ордог гэдгийг мэдвэл дахин цөхөрөхгүй. Би энэ талаар санаа зовхоо боллоо. Би Бурханд найдаж байна. Би чамд уурлахаа боллоо. Би чамайг уучлж Бурхан миний амьдрал зөв төглийг өгсөн гэдэгт итгэхээр боллоо. Өнөөдөр энд байгаа хүмүүсийг хичнээн хэн нэгэнд уурлаад байж байгаа бол Бурхан бол бидний зөвтгөгч юм. Хөөхидөө намайг өсвөр наснд минь хүчинтдэг байсан аавыгаа би хичнээн жил үзэн ядаж явсан гэж. Энэ нь надад ямар ч сайн зүйл авчираагүй. Бас мөн намайг зөвтгөөгүй. Чиний уурлаад байгаа тэдгээр хүмүүст чи уурласнараа тэднийг шаналгаж чадахгүй шүү дээ. Тэд харин ч сайхан цагийг өнгөрөөж энэ талаар бодогчгүй байгаа. Шаналаад байгаа хүн нь зөвхөн чи шүү. Тэгэхээр Бурхан бидэнд хэн нэгнийг уучил гэж байгаа бол энэ нь чиний сайн сайхны төлөө юм. Чи ууртай байнга л санаа зовж цөөхөрч зөвхөн Бурхан амьдралд чинь хийх зүйлийг өөрөө л хийх гэж байвал Бурханы амралтанд амарч чадахгүй. За алив яг одоо чиний тижээвэр амьтны төсөл юу? Ваарчны дугуун дээрээс хинэгнийг буулгамаар байвал тэр хэн бэ? Би хин нэгэн дээр байнга төсөл хэрэгжүүлдэг байсан. Энэ нь Дэв байв. Гэхдээ хүүхдүүд маань намайг галзууруулах баха гэж боддог байсан гэх гээд байна. Бид том болсон 4 хүүхэдтэй. Тэд одоо бидний ажил үйлчлэлд оролцоод явж байгаа. 2 хүү маань үндсэндээ үйлчлэлийг явуулж үйлчлэлийн бүх харилцааны ажилд оролцдог. 2 хүргэн маань бидэнтэй хамт ажилдаг. Мөн 1 охин хамт ажиллана. Тэр охин маань өсөх явцдаа намайг үнэхээр хэцүүдүүлдэг байлаа. Тэр хайнг, зохион байгуулалтгүй, замбраагүй байсан. Та тийм яриа сонсч байсан байх л да. Чи энэ гэрт амьдрмаар байвал аль л дээ. Та хүүхэдтэй ингэж хэлж байсан уу? Чи энэ гэрт амьдрмаар байвал ийм байхгүй шүү гэсэн ч тэд хിവэрэ тийм ээ. Тэр үнэхээр замбраагүй байдаг байсан. Гэтэл одоо тэд надад санаа тавьж байна. Тэр бидний санхүүг зохицуулж байна. Тэгээд бүхий л зүйл дээр тусалдаг. Тэр намайг зохион байгуулалтанд оруулж байна. Өсвөр насндаа бол тэрнийг өглөө босоод өөрийгөө яаж олдог юм бол тоо гэж би их гайхдаг байсан. За тэгэхээр таны цөхрөөд байгаа эдгээр бүх зүйлд та зөвхөн Бурханд л найдвараа тавь. За алив амьдралаа таашаан амьдрах цорын ганц зам бол Бурханд найдах юм. Тэгээд би нэг юм хэлье. Хэрвээ чи Бурханд найдвал итгэхгүй амьдрснаас ч илүү удаан өтлөх болно. Хэрвээ 40 наснда Бурханд найдаж чадахгүй бол 60-тай юм шиг харагдана. Харин 70 наснда Бурханд найдвал та 50-тай юм шиг харагдана. Амен. Дэв 7 сард 80 нас хүрнэ. Гэсэн ч тэр 65-тай юм шиг харагддаг. Тэр юунд санаа зовдгүй. Та Дэвд дуртай бол зүгээрээ. Хэрвээ дургүй бол бас зүгээр. Тэр өөртөө дуртай. Тэр чадхаараа л жаргалтай байдаг. Шудраг үнэн. Та хэрэг санаа зовно. Таны бие мөн нүүр царай тэр дороо л өвтөлж эхэлнэ. Өнөөдөр олон хүн эндээс гарч аваад
Хэлэхдээ боллоо. Би амьдралдаа цөхөрч амьдрахгүй. Бас зовлонгуунигтай ууртай байха болно. Яагад вэ гэвэл би Бурхны амралтанд орлоо гэж залбирах баха. Еврей номонд итгэсэн нэг нь Бурхны амралтанд орно гэдэг. Хуучин гэрээнд тахилж жилд нэг удаа ариунаас ариун газар хүмүүсийн гим нүглийн төлөө залбирахаар орж бас өөрийнхөө гмийн төлөө залбирдаг. Тэр майланган даавун хувцсныхаа имжээр дээр жижиг хонхтой ордог. Энэ нь учиртай. Түүний ажил амьдралын гэрээний улмаас ийм байдаг байна. За тэгээд ариунаас ариун газар байхдаа түүний хийдэг ёслол тэдний гим нүглийн төлөө залбирдаг. Та нар мэдэн дээ. Цус цацаад бүхий л зан үйлээ хийн. Бүх онцгой угаалтууд гээх мэт. Тэгээд гадна байгаа хүмүүс түүнээс уйсан олсны үзүүрт байгаа хонхнууд дугуйрахыг сонсдог. Түүний хөлийн шагаанаас олс уйдаг байсан. Би энийг зохиогоогүй. Энэ бол үнэн. Хэрвээ хонх дугуйрхаа болвол тэрээр алдаагийн хийсэн тул өгчээ гэж үзнэ. Тэд араас нь орж түүнийг авч болохгүй. Учир нь зөвхөн тэрүүн тахилжил жилд нэг удаа тийшээ ордог. Тэгээд хэрэг өгсөн бол тэд түүнийг татаж гаргадаг. Ариунаас ариун газар сандал гэж байдгүй. Хуучин гэрээний дор амрах газар гэж байхгүй. Яагад гэвэл ажил. Хөөх, Есүс бидний төлөө юу хийгээвэ? Эзэн минь өршөө. Тэр загалмаа дээр гүйцлээ гэж хэлэхэд юудэчүүдэд ямар сайхан мэдээ болж байсан болоо. Үүрэг дууссан, ажил дууссан. Би нэг сургаалтаа хэлж байсан да. Христ итгэл бол хийхээс эхэлдэггүй. Хийчихснээс эхэлдэг гэж. Бид Христ дотор хинбэ гэдгээ мэдэх ёстой. Адам энэ дэлхий дээр бий болсон эхний өдөр нь ажлын өдөр биш, амралтын өдөр байсан. Тэр 6 дахь өдөр бүтээгдсэн. 7 дахь өдөр нь амралтын өдөр байсан. Бурхан 7 дахь өдрийг өрөөгөөд тэр өдрөө амарсан. Тэгэхээр би Адамын амьдрал амралтаар эхэлсэн гэж бодож байна. Бид ч бас энийг нь ухаарах хэрэгтэй. Бид үнэхээр сайн байж өөрсдийгөө өөрчлөхийн тулд тэгж их хөдөлмөрлө гэж Бурхан биднийг дуудаагүй. Тэр биднийг өөртөө харилцдаг байхыг л хүсдэг. Тэгээд дараа нь тэр түүнтэй харилцах харилцаанаас сайныг хийх хүсэл гарна. Бид сайн байхын тулд эсвэл өөрийгөө өөрчлөхийн тулд дэндүү их хичээх хэрэг гарна. Есүс бол бидний тэргүүн тохилж. Тэр өөрийнхөө нүглийн төлөө залбирах хэрэггүй байсан. Учир нь тэр хизээч нүгэл хийгээгүй. Хэдийгээр тэр хүний дүрээр ирсэн ч бидний туулж мэдэрдэг бүх зүйлийг тэр мэддэг. Бидэнд тэргүүн тохилж байна. Еврей 4-р бүлэгт учир нь бидэнд байгаа нь мөнхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тохилж бус. Харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нэгэн билээ гэжээ. Библиэд тэр өндөр дөргөгдөхтөө одоо энийг хараарай. Тэр суужээ гэж байдаг ба. Библиэд яагаад ойр ойрхон түүнийг суужээ гэж хэлснийг би сонирхож эхэлсэн. Хаан ширээндээ сууж байгаа түүнд бидэнд хийсэн зүйлээс ч илүү юудэ хүмүүст хэлэх зүйл магадгүй их байсан байх. Гэхдээ тэд ойлгоогүй. Би энийг өнөөдөр танд маш сайн тайлбарлаж өгөх болно. Хуучин гэрээний үед ариунаас ариун газарт сандал байгаагүй юм. Тэдэнд амрах газар байгаагүй. Амрах арга байгаагүй. Харин одоо Есүс сууж байна. Библиэд тэр доош суулаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид халелуя гэж дуулах хэрэгтэй гэсэн үг. Өмнө нь халелуя, халелуя, халелуя. Тэр доош суусан. Гүйцэн халелуя, халелуя. Би Христэд итгэгч байх дуртай. За би дуучин биш. Тэгэхээр тиймээс надад энд микрофон өгөөгүй байгаа үсттэй. Гэхдээ үнэхээр сайн мэдээ гэвэл Еврей 2:6-д бид Христ дотор Тэнгэрлэг газарт
түүнтэй хамт суусан. Христ дотор байна гэдэг нь түүний дотор байгаа бүх зүйлийг та нар авч болно гэдгийг та бүхэн ер нь ухаарч байна уу? Тэгэхээр бид Христтэй хамт сууж байгаа тийм давуу байдлаар амьдарч болно. Энэ нь бид Бурхны амралтанд орвол хийж байгаа бүх зүйлээ хийж чадна гэсэн үг. Бурхны бидэнд санал болгож байгаа амралт бол ер бусын амралт юм. Энэ нь ажлаас амрах амралт биш. Харин ажиллаж байхдаа амрах амралт юм. Өөрөөр хэлбэл би номлох ажлаа өчигдөр орой 7 цагт эхэлснээс хойш 3 дахь удаага хийж байна. Тэгэхээр миний бие ядарна. Харин миний дотор хүн шинчлэгдэнэ. Юунаас болж вэ гэхээр харда би дотроо дүүрсэн байна. Гаднаасаа би баг зэрэг ядарсан харагдаж байгаа ч би гэртээ хараад бүр ядарснаа мэднэ. Орой хоолоо идэх үед би гэхдээ дотроо залив чуулган хэрвээ та нар энийг зүрх сэтгэлдээ авсан бол хэрвээ энэ амьдралыг та нар зүрх сэтгэл дотооддоо хүлээж авбал Илч Паул миний гаднах хүн өдрөөс өдөрт муудаж байгаа ч миний дотоод хүн шинжлэгдсэн гэж хэлсэн. Амен. Би 4 сарын дараа 77 нас хүрнэ. Гэхдээ би дотроо бол амьд. Дотроо бол амьд юм. Амен. Дотроо. Энэ бол таны дотор болох зүйл. Гадуур болж байгаа юм бүхэнд санаа зовхоо бол. Санхүү, хүүхдүүд, хөрш гэдэл. Чи юуны дотор явж байна вэ? Христ миний дотор байна. Христийг үхлээс амьлуулсан хүч чадал миний дотор оршин байна. Надад хүчийг өгөгч Христийн дотор би бүхнийг хийж чадна. Гэхдээ бүх зүйлийг сууж байгаа атлаа. Дотроо босож зогсноор хийх ёстой. Майк чи ээшээ хурдхан гараад ирэж. Би урд нь иймэрхүү зүйлийг өөрөө хийдэг байлаа. Гэхдээ одоо би болсон. Дөөмийн хэвтэрэ. Намайг ямар хүчтэй байгааг хараач. За, Христээр ирж байгаа хүн бүр ийм байрлалд байдаг. Боллоо, миний хувьд дууслаа. Би амьдралдаа юу ч засч чадахгүй, би юу ч хийж чадахгүй. Есүсээ хэрвээ та надтай хамт ямар нэг зүйл хиймээр байвал би энд байна. Хэрэг бид ингэж байвал бид гарсан нь дээр шүү. Би энэ нөхцөлд гисэн утгаар хэлээгүй. Гэхдээ би бурхан минь би хийж чадахгүй байна. Гэхдээ хэрвээ та хийж чадвал би энд байна гэсэн утгаар. Ийм хандлагаар хэлсэн. Одоо нялх хүүхдийг бодоорой. Тэд ингэж л эхэлдэг шүү дээ. Нялх итгэгчид ингэж эхэлдэг. Энэ бол асуудал биш. Харин хаанчлалд 30 жил болцоход ингэж хэвтээд байвал асуудал. Хүүхэд эхлээд хэрхэн сууд сурахыг сурдаг. Пастор Майк та суудаа. Зүгээр үздэй. За одоо нялхас маань сууд сурсны дараа өөрөөрөө бахархдаггүй гэж юу? Энэ бол том зүйл гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр Христэд итгэгчдийн анхны ажлын даалгавар бол Христ дотор хэрхэн суухыг сурах юм. За илүү өнөөдөр хүн бүр энийг хийн шүү. Над руу ингэж битгий хараарай. Нэгэнт сууд сурсан бол та зогсож чадна. Тэгэхээр одоо та дайсны эсрэг зогсож, сорилт, зовлон шаналл тулгарвал итгэл дотор хүчтэй зогсож чадна. Гэхдээ харин хэвтэж байгаа зогсож чадахгүй. Энэ бол боломжгүй. Та эхлээд хэрхэн яаж суухыг сурах хэрэгтэй. Та Христэд итгэгч хүний хувьд алхаж байхад энэ алхалт нь баг зэрэг бидний төлөө байдаг. Та Христэд итгэгч хүн шиг алхаж байна. Одоо ингэж хэлээ л дээ. Та алдчихлаа. Гэм хийгээд унчихлаа. За тэгэхээр одоо юу гэж? Тэр дахин суух гэж оролдохгүй бол буцаж чадахгүй. За энийг ойлгоорой. Та гэмд унсан үедээ Бурхантай хамт алхаж түүн рүү буцахаас өмнө Бурхны амралтанд дахин орох нь байна шүү дээ. За алуу. Алвэ. За энэ нь та төгс Христ итгэгч нэгэн байгаагүй дээ. Өөртөө уурлаад байж болохгүй гэсэн үг юм. За дөөмин
Одоо чи алхаж болно. Уралдаанд гүүгээрэй. Зайлвэ. Та дөнгөчл алхаж сурч байхдаа итгэгч хүнийхээ хувьд Бурхан зориулж юм хийн гэж боддог тэр бодолд би их дуртай. Та энэ дэлхий дээр түүнийг төлөөлж байгаа та итгэл дотор хайр дотор алхаж байна. Христ хэрхэн алхсантай адил та алхаж байна. Та алдаа хийдэгч тэр буруу замаар алхахаа болсон. Энэ нь номлогч хүний заадаг сургаал шиг сонсогдохгүй байгаа баха. Гэхдээ зүгээр. Бурхан ойлгож байгаа. Намайг зүгээр л гэж хэлэхэд та алгаа таших уу яах уу гэд итгэлгүй байсан. Та нарыг санаатаагаар тэнэг зүйл хийгээд яваарай гэж би хэлээгүй. Гэхдээ би хэрвээ та алдсан бол намайг уучлаарай гэдэг үгийг заавал хэлэх ёстой. Хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бурхан минь надад туслаарай. Үүнийг хизээж дахиж хийхгүй гэж Бурханд битгий амлаж яриарай. Учир нь та дахин хийх болно. Энэ зүйлийг хий цагаа битгий дэмий өрөөрэй. Бурхан минь та намайг уучлал би энийг хизээж дахиж хийхгүй. Тийм ээ, та дахин хийх болно. Харин зүгээр л Бурхан минь намайг уучлаарай би дахиж хизээж хийхгүй байхын төлөө залбирч байна. Гэхдээ би хийж магадгүй. Хэрвээ тэгвэл та намайг хайрлаж байгаад энэ зүйл дуустал надтай хамт байгаарай гэж Бурхан талархаарай. Бурхан чиний төлөө хизээж бууж өгөхгүй байгааг харж байна уу? Бид Христ дотор зөвтгөгдсөн. Тэгээд энэ ямар утгатай болохыг та мэдхүү. Бид бол хизээж гим нүгэл хийхгүй байхаар бүтээгдсэн юм. Залив та өөртөө уурлаад байгаа чи намайг ядрааж байна. Өөртөө завсарлага өг. Есүс эцсийн золилтыг хийсэн. Дахин золилт хэрэг болохгүй. Үгүй. Өөрийнхөө нүглийн төлөө төлж байгаа арга зам чин буруутгал түүнд хэрэггүй. Залив өнөөдөр хинэгнийг чөлөөлөгдөөсэй гэж би хүсэж байна. Хэрвээ ганцхан л хүн өнөөдөр чөлөөлөгдвөл би гэрлүүгээ баяртай харж чадна. Гэхдээ нэгээс илүү байгаа гэж би найдаж байна. Тэгэхээр би нэг явдлыг санаж байна. Нэг өдөр би дэлгүүр рүү юм авахаар явсан юм. Гэхдээ буруутгал мэдрээд байлаа. Машинаа нэлээд хойно тавиад аажуухан дэлгүүр рүү алхаад орсон. Та өөрийгөө буруутгах үедээ өөрийгөө цогтөгч байж магадгүй тийм үү? Тэгээд ариун сүнс надаас Joyce чи энэ гимнүглээсээ салахын тулд юу хийхээр төлөвлөж байна вэ гэж асуухыг сонссон. Тэгээд би хариултыг мэдрээд байсан. Мэдэж байсан. Есүс миний төлөө нас барсан. Тэр золилтыг би хүлээж авч байна гэж хэлсэн. Ариун сүнс дараа нь чи хизээ энийг хийхээр төлөвлөж байна вэ гэж асуусан. Есүс чиний нүглийн төлөө нас барсан гэдгийг та нарын хэдэн мэддэг вэ? Таны нүглийн төлөөсийг төлсөн гэдэгт та нарын хэдэн итгэж байна вэ? Тэгээд үүнийг хүлээж авсан үедээ өөрийгөө уучлах уу? Зайлв өнөөдөр хэн нэг нь энэ буруутгалаас чөлөөлөгдөх хэрэгтэй. Та нарын зарим нь ямар нэг зүйлийг өөртөө 10 жил тээж яваа. 10 жилийн өмнө хийсэн зүйлээ бодохдоо хэцүү болдог. Энэ нь чамд ч Бурханд ч тусгүй.